Гарчиг Адачи дүүрэгт нүүж ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бол Адачи дүүргийн захиргааны Ахмадын эрүүл мэнд тэтгэврийн хэлтэс байна. Одоо та бүхэнд Японы үндэсний тэтгэвэр Kokumi Nenki-ний талаар тайлбарлая. Үндэсний тэтгэврийн тогтолцоо гэж юу вэ? Үндэсний тэтгэвэр бол Японд амьдарч буй хүмүүр, мөнгө, даатгалын шимтгэл хуримтлуулж, бие биедээ туслах тогтолцоо юм. Өндөр наслах, хөнд өвчин тусах эсвэл бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болох мөн нас барах үед тухайн хүн болон түүний гэр бүл мөнгөнд тусламж авах боломжтой. Японд амар тайван амьдрахад маш чухал тогтолцоо юм. Тогтолцоонд хамрагдах хүмүүс Японд амьдарч буй 29-оос 59 насны бүх хүмүүс аялал улсын иргэн байхаас үл хамааран үндэсний тэтгэврт заавал хамрагдах ёстой. Ажлын газраасаа нийгмийн даатгал Kokumi Nenki-нд хамрагдсан хүмүүс болон тэдний асрамжинд байгаа эхнэр нөхрөөс бусад хүмүүс Адачи дүүргийн захиргаа эсвэл тэтгэврийн газарт очиж бүртгүүлэх ёстой. Үндэсний тэтгэврт хамрагдсан бол даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгалын шимтгэл төлөөгөөс үүсэх сөрөг үр дагавар. Даатгалын шимтгэл төлөхгүй бол асуудал үүсэж олзошгүй. Нэгдүгээрт, визэнд оршин суух эрх нөлөөлнө. Байнгын оршин суух эрх PR олгогдохгүй байх, мөн 2025 оны 6 дугаар сараас эхлэн виз сүнгэгдэхгүй болж, Японд үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болох магадaltaй. Хоёрдугаарт, хүнд өвчин бэртлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болоход алгадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр авах боломжгүй болно. Түүнчлэн шимтгэл төлөхгүй явсаар байвал банкны хадгаламж зэрэг хөрөнгийг битүүмжлэх тохиолдолч байдаг. Чухал мэдэгдэл, чөлөөлөх тогтолцоо гэх мэт. Мөнгөгүй болоод даатгалын шимтгэл төлөхөд хэцүү байвал зөвлөгөө аваарай. Чөлөөлөх, хойшлуулах тогтолцоо. Орлого бага тохиолдолд хүсэлт гаргаж шийдвэрлүүлвэл төлбөрөөс чөлөөлөгдөх эсвэл дараа төлөх боломжтой. Оюутны даатгалын шимтгэл төлөх тусгай журам. Хамрагдах сургуулийн оюутнууд хүсэлт гаргаж дараа төлөх боломжтой. Тэтгэврийн буцаан уулгалт датта ичижигийн. Нутаг буцаахтаа нөхцөл хангасан бол хуримтлуулсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцаан авах боломжтой. Нийгмийн хамгаалал хэлэлцээр Япон болон өөрийн улсын хооронд тэтгэврийн шимтгэлийг давхар тулаан төлөхгүй байх гэрээтэй улсууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл. Дэлгэрэнгүй мэдээллийг Адачи дүүргийн цахим худаснаас харнаа. Чухал бүртгэлээ марталгүй хийгээрэй. Мэдэхгүй зүйл байвал хэдий ч хандаарай.